Хичээл номер 1. Ардын сургууль хүмүүжүүлэх уламжлал. 1. Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол ардын сургууль хүмүүжүүлэх уламжлалаас. Хүнээр хүн хийж авна гэдэг бол эцэг эхчүүдийн ихээхэн тулгамддаг зүйлүүдийн нэгэн. Гэхдээ манай монголчууд хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлж хүнээр хүн хийж авахдаа олон 10 жилийн ариун туршлагатай ард түмэн юм. Хүүхдийг сургууль хүмүүжүүлэхэд дараах зүйлсийг мөрдөх нь чухал. Үүнд ардын сургууль хүмүүжүүлэх 10 зарчмаас. 1. Хүүхдээ зөв хайрал. 2. Хүүхдээ хамгаалж өг. 3. Хүүхдтэй сайнаар үлгэрэл. 4. Хүүхдтэйгээ хамт тоглож наад. 5. Хүүхдтэй цуг үйл хий. 6. Хүүхдтэй амьдрах ухаан заа. 7. Өөрийнх нь хүч чадлыг хэлж өг. 8. Чих зөөлөнтэй болов. 9. Хүүхдээсээ ирээн барааны гүн үү. 10. Хүүхдэд дурсах юмтай амьдарч сурах. Мөн хүүхдэд зэрлэг 6 зүйл байдаг. Манай монголчууд өөр хүүхдийнхээ хүмүүжүүлэлт гойд анхаарч биеэр үлгэрлэн хүмүүжүүлэх, гэрийн багшид шав оруулах зэргээр өөрсдийн ач төрөх ухааны өрмөц орлог тахирсан аргыг оллон хэрэглэдэг байв. Нийт үндэсний хэмжээнд хүүхдэд зэрлэг 6 зүйлийн сургаалыг айл гэрээс эхлээд ахс дэс төрийн бодлогод баримталж ирсэн. Үүнд 1. Гашуунаар хүүддэг. Арх дарсмыг согтууруулах хундаа хүүхдийн ойн хонд муугаар мөдөдөг. 2. Анцнаар хүүддэг. Их чихэрлэг зүйл хэрэглэснээр шүд мулдаг. 3. Өнгөнд хүү шунал. Хүүхдийг багаас нь үнэт зүйл идэвхснээс хожим хитрхий заман болдог. 4. Мөнгөнд хүү шунал. Хитрхий тасалхаас болгоомжилж аав ээжийн ариун цагаан буйныг арвижуулан хямдах. 5. Улай хүү үзүүл. Хүүхдэд улай үзүүлэх, элдв хорон үг хэлэх, хэрэлдэх, зодтолдох зэрэг үйлдэлийг үзүүлэхгүй байв. 6. Нойронд хүү автуул. Манай ард түмэн ургах нартай уралдан босож ажил төрлөө амжуулдаг. Хитрхийг унтахын цаг хугацаа алдах аюултай. Мөн монголчуудын хүүхдэд хүмүүжүүлэх арга ухаанд 3 хүртэлх насны хүүхдээ хаа мэд дээдэлж, 5 хүртэлх насны хүүхдийг хатан мэд хайрлан, 5-аас дээш насны хүүхдээ харцын насаар харьцаж, 13-аас дээш насны хүүхдээ найзын насаар харьцаарай гэж сургасан байдаг. За ингээд 1-р хичээл төслөө. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.